Хямрал. Эд том битэлтэй. Гэтэ том биенээс цаашгүй. Эдгээр жинхэнэ хүч гэж юу гэдгийг харуулъя. Бие жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр нөөж. Очлоо найзаа. Хор туухай чинь хүнд штэ. Байна уу эмч? Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлоо. Оо, ноён талх яагаад оройтой байгаа юм бол? Тийм ээ. Ноён талха та яагаа вэ? Хэтих хүчтэйгээс болоод гараа хуучглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усу. Чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслана хаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчих. Өшөөгөрөө үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчилнэ. Ноён талха би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу яадах юм бол зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үсчин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлцэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талха. Сүнгэлж 1 инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачин хийгээд бай. Номдог сахарыг тэнгэрээс бууж угаа цасан сэргэг шиг цацаач. Улаан буутай минь уурандаа шаргадах. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Ихтэй зан гэж хэлчихлээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоорой. Шоко хаачих нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал да. Оо. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руучин лорно штэ. Ямар хамаатай юм бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгөөд байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Бэлгоон дургуг минь мэдсээр байж. Гот хайвшраа. Энд бүр дасчихлаа шүү. Баяраа. Энэ хоёр хаачва. Сүү, шоко, тоглохон бодоод гараад ирээ. Ганцаар минь орчихжээ. Гараач өргөж чадахгүй хад яаж хаяад явдаг байна. Ноён талхнаас олж би хайцганда живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Тэрээс хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хоёё. Цагаан эдэний каравка орцгоё. Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмээр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө. Би сохор болцоотой. Шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар нэрмээ даанч гар болдгоо. Юу? Тэгвэл яах гэж үсчний газар ажилуулдаг юм бэ? Эндээс явах юм зүгээр. Эхлээд би хаягдсан, дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихваа. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулж буу та.
Байцаараа хөлөөрөө гинэ тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талах байгаа бүхийг сурвалжан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэг аа. Тавтамаар. Цаг авалгүй уулчлуулж болох уу? Болоогүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм аа. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадсан шүү дээ. Үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж би бас хөлөөр засуулмаар байна. Ноён. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талх ботогдоод болохгүй байна. Ноён талах зүгээр байгаа. Ой, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч үнэгээ төсөөлөд үсттэй. Юу гэнэ? Шоко, тэр ноён талх байна. Сүү, хурд усчны газар руу явцгаая. Хүлээж аваарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Охин гахалтай чадварыг харцгаая. Тийм аа. Засчлаа. Энэ зөвхөн талхны мөрөдлөг хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдээгүй байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн үстэй. Одоо би өөрсөдөө санаа зовж байна. Гайхалтай. Үсээ засуулмаар байна. Та хоёр яагаад даанаас өгөө зогсоод байгаа? Сүү, яваад зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ ирэх мэ. Тэр мундаг юм аа. Ноён талхаа асууж болох уу? Юу хийгээд байгаа? Харахгүй байна уу? Миний алдарт хөлийн тайралт. Хэлээвз би хөлөөрөө илүү байж чадна. Тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Байрч яах юм бэ? Ноён талхаа гарч ийн идчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэж гисэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хэтэж шүтэн бэрхшлийн орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав тайморил. Миний харж байгааг Би харсан уу? харахгүй чадахгүй нэ. Хайвшраад хөлөө сул тав. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Хайхалтай үсгэлэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэг яа. Сайхан. Ноён талхаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юу ч хэмээвэ.
Сүү яасан бэ? Ноён талхаа зайдасхан угаалдуур нууранд унжглаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Хөө, уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хин бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдасхан нууранд унжглаа. Бомбор цондгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомгор цондор зайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талхаа Пан Шилён манай зайдасхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй ээ, биш ээ. Манай зайдасхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдасхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа ч зовхгүй байгаа мó. Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцаж байна. Юу? Зайцхныг усан тунгач. Ноён талхаа оронд нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсандаа хоол энэ байна. За хоол айд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайдас хаач вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр явах ямар вэ? Алтан зайдас хаач вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талхаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дампуухан. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад ч хамт байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайдсхныг л санаад байна. За, ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 352 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад молгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Пан Шилён манай зайдас ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдас мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Байж вэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Этник гректэй Хүүе.
Энэ чинь бас юу вэ? За энэ зайдс бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол Эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шокон байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талхаа та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөө. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдшлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2 Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Аа тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр Эрдэмтэн Зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талхаа эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирэх мэ. Ой, тавиач. Хөөе, бан шилюнгой. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Ман шилийн хонгой манай зайцганыг эргүүлээд өгөөчтэй гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү заа юу. За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Ман шилийн хонгой энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтэд нэтэрсэн. Таеквондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа ингэж та зүгээр үү? Яагаад байна? Яагаад байна? Булчинлаг зайц бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайцсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. 1 2 Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилюнгой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцганыг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна.
Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Миний хайр Шоко. Ямар сайхан байна. Ноён талхаа. Манай найз хотод ирсэн. Миний ажилтг газрыг хармаар байна гэсэн. Танилцгаа таатай байна. Намайг сүртэй шаасан талх гэдэг. Танай цагаан эдэний академийн найз. Таны талаар би зөндөө их сонссон ноён талхаа. Та бол миний мэдих хамгийн гайхамшигтай үсчин талх шүү. Тантай бичлэн уулзах нэр төрийн хэрэг. Үгүй би энгийн нэг шарсан талх. Үгүй дээ Эрхмээ. Энэ үсчин яг тань шиг агуу. Энэ олон цомыг хардаа ямар олон юм бэ? Ноён талхын дээд амжилтыг мэдгүй. Дараас нь 7 жил. Хоочны хэрэггүй юмнууд. Хөөе, талхсаалуу. Том ядагс гаргахаа бол ариун цэврийн өрөө бөглөрөөд байна. Сонсооч. Танд би Энэ хэд удаа сайхан хэрэгтэй юм бэ? юм бэ? Бүгд Шоко юу? Ууртай эмхтэй юу? Шоко. Ямар сайхан нэрвэ? Миний хүндэт Шоко. Сүү чи намайг танилцуулаад өг. Гой. Шокогийн төлөө би юу ч үсэн хийн. Хөөе, Шоко. Та завтай байна уу? Яасан? Өнөөдөр миний дагуулж ирсэн найз ямар байна? Сүүтэй шарсан талх. Танд сайхан санагдсан уу? Тэр цонхор талах уу? Яв. Би таныг болзоонд ямар байгаа болов уу гэж бодоод. Хин тэ? Сүүтэй талхтайхан их сайхан сэтгэлтэй, октын дунд алдартай. Алгасаа. Гэхдээ яагаад? Миний сонирхол биш. Би ойлголоо. Сүү Шоко юу гэж вэ? Шоко. Хайцараа өнөөрөө надтай уулзмаар мэл гэсэн үү? Хүмүүсийг хуцсаалнаа. Чамайг сонирхол нь биш гэсэ. Яагаад чамайг сонирхгүй гэдэггүй байна. Илүү булчинлаг, боор арьстай залуу сонирхдох юм болов? Үгүй ээ. Би бүр ямар хөрөнгө хийхээ төлөвлөж гисэн байсан шүү дээ. Битгий уйлаа, өөр билүүнүүд байгаа штэ. Үгүй би Шокод таалагддаг залуу болох ёстой. Юу? Яг одооноос ажиллаж эхэлнэ. Шокогийн төлөө хүчтэй бор залуу болно. Сүү би явж туухай олж өргөлөө. Дараа уулзъя. Хүлээж бай, сүүтэй шарсан талхаа. Шоко чиний төлөө юм шүү. Тийм ээ. Би одоо царайлаг болж байна. Хөөх, сүүтэй шарсан талхаа их гоё булчинтай болж. Шоко заавал анзаарна. Үгүй. Би арай болоогүй. Би цонхгор хിവэрэ байгаа. Би цагаан гурил болж төрсөн. Гэрэл намайг хачуунаас шалчихсан. Би ийм байж яаж Шоко таалагдах юм бэ? Бор болмоор байгаа мó. Ноён талх чам тусалж магадгүй л юм. Тийм ээ. Ноён талх суутан шүү тий. Шоког сонирхоод байгаа юм биз дээ. Тэр яах вэ? Тэгээд борломоор байгаа мó? Тийм ээ. Би борлох юм бол Шокогийн сэтгэлийг гарцаагүй татаж чадна. Гэхдээ борлох боломжтой болов уу? Боломжгүй юм гэж байхгүй. Сүү агуулгаас борлуулдаг ор аваад ир. Ойлголоо. Энэ борлуулдаг ор юм уу? Тийм ээ. Талхан зориулж хийсэн тусгай загвар. Цагтаа би өөрөө ганц 2 удаа борлож байсан. Болгоомжтой жаахан халуун шүү. За. Хаим халуун гээгүй штэ. Жаахан багсгаж болохгүй мүү? Би тий гомдол борломоор байгаа үстэй тийм ээ. Сайхан бол өвдөж. Тэгтээ чи гинээсээ галгараад байгаа биш үү?
Хүчтэй байгаарай найзаа. Шокогийн төлөө тисээрээ. Чиний зүг хайрын төлөө тийсэн. Би борлоно. Сайн байна. Сайн шаргадсан талхны хуваар шинэ амьдрал чинь эхэллээ. Баярлалаа эрхмээ. Би цоошин талхуулж гэж. Илүү шаржиг нуур. Хөөх! Сүйдэ шарсан талхаа чи гайхалтай болчлоо. Маш их баярлалаа ноён талхаа. Таны тухай яриа бүгд үнэ юм байна. Үнэхээр үнэн. Тийм ээ. Одоо явж зүрх сэтгэлийн тулаа хүмүн. Баярлалаа эрхмээ. Маргааш уулзъя. Шок авах. Сайн уу? Сони юу вэ? Ий вэ? Сүйтэй шарсан талх цоошин төрхтэй болсон. Тийм ээ. Чи сайн уу? Би юу мэ Цэцэг үү? аавно анхаарсан мөчөөс чи зүрх сэтгэлийг минь булаасан. Үгүй. Уучлаарай залуу. Би чамайг сонирхохгүй байна. Яагаад вэ? Харалда чиний төлөө булчинтай болох гэж маш их хичээсэн. Бас шаржиглуур болтлоо түлэгдсэн. Өө. Тэр надад үнэндээ хамаагүй л дээ. Тэгвэл яагаад би юу хийчих вэ? Зүгээр л чи манай даргатай их адилхан болчихж. Чи юу? Гэхдээ би адилхан биш ээ. Миний юун тэр хөгшин шаржигнуур талхтай адилхан байгаа юм бэ? Өөр штэ. Харалда би 20% хар. Баяртай. Шоко. Ноён талхтай болцож байгаа юм шиг санагдана. Яста моохай. Хөөе, юу болов? Яагаад гуйнаглаад байгаа юм? Шоко гуйсан чинь санснаар болсонгүй юу? Цоглоггүй найзаа. 50 үр дээр зөндөө бялуу байгаа. Маш том нарийн бовны газар шүү дээ. Хөл бөмбөгийн хаан талх. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээдэр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко, сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өгзөөний минь. Сүү чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангуут байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохор аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хөрөхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцэн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм эрхмээ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг цаагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна?
Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч, дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ! Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ! Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шок. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээн үзэж байгаагүй. Бид хоёр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэрэг бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наад чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтон. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм болов? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Сүү, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ихмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яхав санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Домогт шонхрын өшөглөлт үнэ юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ. Болий. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүрдгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Сүү, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Шокогийн сохор болцоо. Залуухан шинэхэн нарийн бовнууд их цахгүй юм а. Уурн савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал л сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэр ч зөв шүү. Чи ямар шалтак тоож гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хөөчлөө. Шоко, яг юунд хойцсон юм бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон бялонууд Бритийн шоунд тарж байгаа шинэ мюзикл. Хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж ганцаараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Маа, явж найз залуутай танилц. Нэр нь Цагирган бов. Манай хөршин хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Bilow, Johnny Bilow-ны хамгийн залуухан захирал.
жилд бараг сая доллар олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрс ус. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Шоко. Би чамаг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сайхан л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагтай доонод чамаг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн боовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийж би бай. Загэргэн. Ямар хачин залуу вэ? Мэдрэл мод. Ийм хурдан буцаад ирсэн үү Шоко? Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Уурам бялууны үзэгчдийн сэтгэгдэл тийм сайн биш байгаа Бид гэсэн. хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний дээр. Энэ бүрч нөхай. Цагирган баава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эвэн сүхэгдэг машинаар надтай хамт явах ямар вэ? Зүгээр л юм. Суудлын туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тугаар гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. И чамайг 5 одтой газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдгийм. Тийм ээ. Урьдчилгаа $1000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зохицуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан Авдгавья. Эрхмэн. Энэ юу вэ? Тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Амттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өрөвдөлтөй. Тогийн газар ягаад ийм юм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Хэдий чадхаа болчихлаа шүү Өөрийгөө дээ. их ухаантай гэж боддөг юм байх та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Энэ чинь гадаа байна. Өглөөний. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх саахан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног уу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үүсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэлнэ үү? нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та? Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөрөө авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёр. За. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Тако. И анх удаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Тако. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тайвархад өгөөч тээ. Талах минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үсттэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Гү яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талах минь ийм их уурахта цагирган боовыг хараагүй л үсттэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө харта хансаг байгаа үз. Би залуудаа. Яадаг тэнийг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Тако. Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйж. Яаж хүрээд ирвэ?
чамд зориулж онцгой юм бэлдсэн. Редвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мюзикалд дуртай юу? Би хэзээ ч чамтай явахгүй. Юу? Энэ тасбарыг арай хийж олж авсан штэ. Чи Редвид их дуртай үстэй. Хойч байна. Хойч байна. Сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талх минь хаач гэж байгаа юм бэ? Оо, цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм. Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайлаг бас чиний. Намайг талхны мухлаг хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Оо, цагирган бав минь анх танилцсан цагаас хойш л би чамайг хайрлсан. Оо, шок минь. Цагирган бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт болоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж вэ? Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг нь хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой, Шоко, юу хийж байгаа? Сүү, юу өмсчихсэн юм бэ? Цагирган бав намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэндээ би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиарх нээдтэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгөө юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайдаг, ухаалаг залуутай насан турштай амьдрал. Ашхууныг асуудал туслаа. Би зохицуулчихлаа. Намайг уучлаарай, Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү, үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээ нэг өдөр мундаг үсчин болоод би эхлээд тэнийг цагирган бав. Одоо бас сүү. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа юм бэ?